Юуны түрүүнд та бүгдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ бид та бүхэндээ нэр дэвтэмтэн Альберт Эйнштейний харьцангуй онолын нэгэн хэсгээс хүргэхээр бэлтгэлээ. Яг ч харьцангуй онол биш л дээ. Зүгээр л бичлэг дээрх хоёр гэр бүлийн сургууль гэр хоёрын хоорондын зай хол болон ойр байхад ямар ялгаатай байгааг харуулах гэсэн юм. За тэгэхээр хол зайнаас адал явдлаа яаруухан эхэлж байгаа манай хоёр 10 хэдэн километрийн зайнаас зорьсон газар луугаан хүлгийн жолоогоон заллаа. Энэ хооронд унд цайгаан тохируулж явна гэдэг яаруухан яваа хоёрын хувьд бол их чухал юм. Энэ үеэр маш тайван өглөөг өгтөж буй ээж охин хоёр маань нойрноосоо сэргэж аваад ирч хүчтэйхэн бас тухтайхан адал явдлаа эхлүүлж байна. Сайхан хооллоорой. Зорьсон газартаа хүрэхэд олон бартаад замыг даван туулах нь цаг хугацааны хувьд их л хурдан өнгөрч байгаа юм шиг л байна. Ер нь ч цаг хурдан өнгөрсөн байх шүү. Хэдийгээр хичээлийн цаг ойртсон байлаач тэдний хувьд бол энэ бол асуудал биш. Яагаад гэвэл тэдний очих сургууль яг гэрийнх нь хажууд байдаг учраас бүх зүйлээ төгс бэлдэж аваад гэрээсээ гарахад ямар ч асуудалгүй. Их хотын хөл хөдөлгөөнийг ялтайч билээ. Энэ үеийг ашиглан олон зүйлийг амжуулж авна гэдэг эмэгтэй хүний төрөлхийн чанаруудын нэг шүү дээ. Ааж охин явсаар сургуультаа ирлээ. Бас дээрээс нь цагаасаа илүү эрт ирэх нь хүүхдүүдийн хувьд хичээлдээ анхаарлаа хандуулахад илүү үр дүнтэй байдаг гэдэг. Яарч явсаар олон адал явдалтай учран байж цагтаа амжиж ирлээ шүү. Өдөр бүр ийм байдаг гэж бодохоор харин одоо ажлын цаг чинь эхлэх гэж байна. Яараарэ. Хамгийн сайн сургууль бол гэртээ ойр сургууль юм.